Үүний өмнө үүдийн өв соёл 2019 сар хэмжээ үйлчилж оролцож байгаа нийт оролцогчид нутгийн зам болон дарааныхаа энэ өдрийн амрыг ирье. За үүдийн өв соёл энэ наадмыг өнгөрсөн жил анхлан үүдийн төрийн бас байгууллагаас санаачлан зохион байгуулж энэ жил одоо 2 удаагаар зохион байгуулж үүдийн өв соёл наадам бол үүд ясныхаа соёл төв соёл ёс зан заншлыг үр хоцтой өвлөлдүүлээд үр хоцтой энэхүү түүхээр балархал үзлийг төрүүлэх төлөвшүүлэх хүмүүжүүд ийм одоо олон талын ач холбогдолтой ийм арга хэмжээ байна. За энэхүү арга хэмжээ Томоосын дарга гадны нийгмийн одоо хамрыг бэлдэж ажилладаг. Одоо үндснийхээ хичээлээ тусгаартай тогтмолын төлөө алдаа цогтоод тэнцэж явсан хандан боошгүй галдан бошгтааны үүрсэн гэдэг үйл ясныхаа энэ сайхан уламжлалыг энэ ёс заншлыг амьдрал ахуй энэ түүхийг үр хоцтой өвлүүлэн үлдээх зорилго өгөх энэхүү одоо үүдийн өв соёл наадмыг бид бүхэн цаашлаад олон жил болгон зохион байгуулнаа. Тийм учраас та бүхэн маань энэ дээр ихтэй оролцож байгаараа. За тэгээд нийт одоо оролцож байгаа оролцогчдоо мөн одоо энэ арга хэмжээ одоо хүндэтгэн хүрэлцэн ирж оролцож байгаа манай одоо бахарх хүний нэг аж үйлдвэрийн гавьяат ажилтан аж үйлдвэрийн салбарт одоо насаараа ажилласан манай долгион сүрэгч маань ирсэн байна. Тэгээд ижлийн наадмыг бол одоо долгион сүрэгчийн нэрвч тулгын одоо зохион байгуулж байгаа. Тэгээд долгион сүрэгчтэй нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс үйл түмнийхээ нэрийн өмнөөс ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За тэгээд нийт оролцогчид та бүхэндээ мөн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.